Монголчууд оройн нэмийн дүргээ. За нэг зүйл ажиглагдсан сүүлийн одоо нэг хэд хоногоос нэг ахмадуудыг нэг буруутгах, үзэн ядах тийм нэг хандлагатай болоод ирлээ. За ямар үндэсний учраас одоо энэ нийгмийн өнөөдрийн тийм үү? Өнөөдрийн бидний амьдарч байгаа усыг нь одоо ууж байгаа инженерийн шугамшүүлжээ, амьдарч байгаа хот тосгод явж байгаа зам тэгээд нь улсын одоо идэж уугаад байгаа бүх баялгуудыг бүтээсэн ахмадуудыг ингээд нөхдүүд ахмадууд руу хин ингээд залуучуудыг түрхрээ ичваа. За би бол өөрөө ахмад нүвээ бол хүндэтгэнэ. Ямар үе буруутай вэ гэх юм бол штэ. Тэр нэг юу гэдгийг хурал зөвлөгөөнөөс одоо тэр нэг тортой мортой юм барьж гараад байгаа хамдууд бол буруутай биш штэ манайхаа. Тэгээ дайрах жаг бол зөв одоо хүний бол дайрах хэрэгтэй. Хэн буруутай хүн бидний дээд үе буруутай байхгүй. Одоо би 80 оны дунд үеийн залуу. Бидний дээд үе тэрний дээдлийн үе буруутай юм аа. Тэрнээс тэр ахмадууд буруугүй шүү. Ахмадууд биднэрт Улаанбаатар хотыг, Дархан хотыг, Эрдэнэт хотыг, Налайх дүүргийг тийм үү, Багнуур хотыг, аймагуудын төвүүдийг тийм үү. Өнөөдөр нь хулгаал дээрм хийгээд байгаа энэ нэг одоо улс их орны баялгуудыг энэ одоо хотуудын дэд бүтцүүдийг инженерийн шугамшуулжуудыг барьж өгсөндөө буруутай биш бол тэдэнд буруу байхгүй. Бидний дээд үе буруутай шүү. Тэгэд энийг ялгаж салгаж ойлгоорой. Өнөөдөр байгаа залуучууд та нар одоо юу гэхээр сонгуул болж байхад одоо та нар очиж саналаа өгж исэн юм уу? Өгсөн хүн хэд вэ? Тийм ээ. Санал нь чүүч аймаа үүргээ ухам тэр ард ахмадууд чинь хөөрхөө за намаач үний юугаар ч хамаагүй бүгд энэ улсын чинь одоо өнгөрсөн хугацаанд нийгмийн тогтолцооны энэ юмнуудыг хэн авч явж байгааг гэхээр энэ хүмүүс чинь авч явж байгаа байхгүй залуучууд нь очихоо очихсан. Хэрвээ та нар очдөг байсан бол өнөөдөр ахмадууд руу дайрах биш одоо өнгөрсөн хугацаанд та нар саналаа өгөхөд бүгд өөрсдөө тийм үү аль нэгэн залуу намын хормоо хотонд ордгоо тараас мөнгөд автдаггүй очдөг байсан бол өнөөдөр нийгэм арай өөр байх байсан. Гэтэл та нар очоогүй. Тэгэхээр залуучуудаа бас буруутгаж байгаа зүйлс зүгээр нэг хэсэг бүлэг энэ одоо юу гэдэг нь нийгмийн тархийг угаагаад залуучуудын тархийг угаагаад ерөөсө болж бүтэхгүй байгаа бүхний буруутгахуд нь ахмадууд юм шиг ахмадууд руу дайруулж байгаа та нарын ээж аав руу бидний ээж аав руу өвөг дээдс рүү энэ улсыг өнөөдрийн хүртэл одоо бий болгож өгсөн энэ хүмүүс рүү дайрж байгаа хүлээж авахгүй шүү. За тэгээд яг ахмадууд руу дайраад байгаа сайтууд сошиал хуудасууд энийг бол та нар ерөнхийдөө нэг зүйлийг бодоод авчираа. Эднэр бол бүгдөө дандаа хулгайчуудын хормоо хот халаасанд байдаг хүмүүс шүү гэдгийг хэлье. Ингэж ялгардгийн эднэр үхлээл эднэр одоо бүр